Хой бороо. Та хоёрын төрсөн өдөр хизээ олдъя? Төрсөн өдрөө мэдгүй. Тэр нь хаана үдий? зардсан юм уу? Үгүй. Гэс би хайж төрхүү. Гадаа дардаггүй шүү дээ. Бид хоёр төрсөн өдөр гэж мэдэхгүй байна оо. Төрсөн өдөр гэдэг нь хүн болгон одоо нэг өдөр ингээд төрдөн шүү дээ. Тэр өдрийг нь төрсөн өдөр гэж нэрлэдэг. Тэгэхээр чи бид хоёрын төрсөн өдрийг бас мэдэхгүй юм уу те? Мэдхгүй. Бид хоёр ч мэдэхгүй байгаа юм чи инжир мэдэхгүй байх уу те бороо? Инжир тэгвэл чиний төрсөн өдөр чи хаана? Миний төрсөн өдөр байдаггүй харин ингээд болдог. Өдөр болгон ингээд гадаа байдаггүй. Жил болгон нэг л удаа байдаг. Тий хизээ болдیں۔ Миний 10 сарын 7-нд болдог. 10 сарын 7. Хөөе. Нөгөө шинэ жил чинь 12 сарын 31-нд болоод идэв штэ. Тэрнтэй адилхан нөгөө нэг өдөр миний баярын өдөр гэсэн үг юм байна те? Тий. Миний биш ээ. Чи бид хоёрын баярын өдөр гэсэн үг юм биш. Харин тий. Тэгэхээр бид хоёроос төрсөн өдрөө мэдэж авах хэрэгтэй юм байна да тий. Хоёулаа чи хизээ төрсөн болоо. Би бас санахгүй нөө. Хавар төрлөө, өвөл төрлөө. Тэрийг хоёлоо аав ээжээс асууж судлаа заа юу. Харин тгий. Маргад мэдж байгаа болов. Нээрэд ш. Маргадаас асууя. Инжирээ. Чи юу ч гэсэн маргадаас нэг асууж үзээрэй за бид хоёрын төрсөн өдрийг. За. Төрсөн өдөр гэсэн чинь гинт төрсөн өдрөө мэдмээр санагдчих. Төрсөн өдөр гээд байгаа штэ. Инжирээ. Тий. Тэгээд тэр өдөр яг яадгийг? Тэр өдөр хайртай татна хүмүүсэд удаад бас хайртай татна хүмүүс нь өөрт нь бэлэг өгдөг. Тэгээд бэлуун дээр тавиад лаагаа үлээгээд хүслээ боддог. Тим өдөр. Хүслээ боддог. Тэгэхээр нөгөө шинэ жилийн өвлийн өвөө ирдэ штэ. Тэрэн шиг тэр лаавас хүслийг нь биелүүлж өгд юм уу? Бисээ мэдгүй байна. Гэхдээ ямар ч ийсэн хүмүүс лав тэгдэг. Тэгэхээр хоёлаа хурдан төрсөн өдрөө мэдэж авах хэрэгтэй юм байна да тий. Хэрвээ та хоёр төрсөн өдрөө мэдэхгүй болвол төрсөн өдрөө тэмдэглэж чадахгүй шүү дээ. Тийм байна. Бид хоёр чинь дөнгөж нэг настай л да. Удахгүй 2 нас хүрнэ. Гэтэ яг хизээ ямар өдөр хүрнэ гэдгийг мэдэхгүй байна. Одооноос тэгвэл бид хоёр судлаад мэдэж авна заа юу. Чи тэгвэл төрсөн өдрөөрөө бид хоёрыг урих юм уу? Инжээ. Бид хоёр төрсөн өдрөө мэдчихвэл чи бид хоёрт ямар бэлэг өгье? Мэдгүй. Маргад ямар бэлэг өгөх бол? Гэл төрсөн өдрөө мэдмээр санагдчихлаа. За би лав. Ролик авахулнаа. Хөлөндөө угладаг. Тий. Чи явж чадах юм уу тэгээд? Тэгээ сурна штэ. Тулан зориулсан ролик гэж байдаг болов инжирээ. Байхгүй штэ. Муугай. Байхгүй гэхлээр инжирийг муугай гэдэл бөөрөө. Тэгвэл чи надад ямар бэлэг өгөх юм? Үхэр туглыг ямар авах тустай гэсэн мэдэхгүй л байна. Тийм үү? Тэгтээ чи өөрөө юу амаар байгаагаа хэлж болно шүү. Би гар утас авъя. Гар утас авч болохгүй. Та хоёр гурван амч байж чадахгүй шүү. Тэгвэл чихвч дуу сонсдог. Яах юм бэ? Чихвчээс хэрэггүй. Тэгээ юу авах юм бэ? Хоёлаа гой ном авах уу? Гэтэ бороо хүнд өгөх бэлэг байлаа гэд заавал тийм үнтэй юм байгаад хийхгүй. Зөвхөн хайр сэтгэл л байхад болдог. Тийм шүү. Бөөрөө сонсож гин үү? Яхаараа. Би гоё том үнтэй утас авмаар шүү. Тэгээд бас үнтэй чихвч. Үнтэй ролик. Чи бөөрөө боддоо. Чамд зөндөөх үнтэй бэлэг авч өглөө. Тэр хүн чи ямар сэтгэлгүй авч өглөө. Чи тэгээд тэрийг нь удаа хэрэглэхгүй байвал яах вэ? Юу гэсүгийг надад авч өгч байгаа юм чи сэтгэлтэй л байж таараа шүү. Гүй ээ.
Би үнтэй бэлгэнд дуртай. Сэтгэл гаргуул ямар ч бэлэг өгсөн болно штэ тий. Инжээ. Сэтгэлийн бэлэг гэж ямар бэлэг байдیں۔ Тэгвэл хоосон байд юм уу? Чамтай дөрсөөдрөөрж хамт байх хүмүүсийг л сэтгэлийн бэлэг гээд байгаа штэ. Би зөв ойлгосноо инжээ? Тий. Чиний дөрсөө өдрөөр би дээрээс нь инжир дээрээс нь маргад байхгүй ах юм бол чи ганцаараа тэнэг үздэй. Муугаш би юу гэж дөрсөө өдрөөр ганцаараа явах юм? Тэ бэлэг аваад чи ганцаархнаа дөрсөө өдрөө тэмдэглэл муухай үздэй. Муухай. Тэгэхээр бид нар чамтай хамт байвал тэр чинь сэтгэл ахгүй юу? Тэгвэл би үнтэй бэлгэний хооронд найзуудтайгаа байсан илүү дээр юм байна. Яг зөв. Инжрэ тэгвэл бид хоёр төрсөн өдрөө болохоор төрсөн өдрөө тэмдэглэн шүү. За юу? За. Хөөе. Мөрө бид хоёр яваад төрсөн өдрөө холоод ирэх үү? Бишээ, бөөрөөж буруу яриад төрсөн өдрөө хизээ болохыг мэдчихэд хүрээдрий. Тэгээ. Жижигхэн болмор жив 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 жигнэсээ жив 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 аа жив 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 аа жив 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 толи жив 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 бүжиглээ жив 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 толи жив 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 бүжиглээ жив. Өнөр болмор яаж хөдөлдөг лээ? Амын та нар ингэж хөдөлдөг лөө? Жижигхэн. Тэгээд ам нь яадаг лээ? Ингээд ангаахын ам ингэж ангаад тээ. За бүгдээр нэг дуугаа зохио. Скода чи болмор гэж дээ. Истгүй. Тэр чинь нөгөө нэг жижигхэн болчмор нөгөө ангаахынууд чинь нисч чаддаг шүү дээ. Жохон болохоор жижигхэн болохоор. Та нөгөө дуулж исэн дуугаа хүүхдүүд зайтгүй. За өнөөдөр бүгдээрээ ямар дуу заах вэ? Хэлэх юм байна уу? Би. За арай эхэлж гараа өрсөн чи баясуука. Болмор. За энэ дууны аяыг нь гал мандах, үгийг нь цэцгээ гэдэг хүмүүс зохиосон байт юм байна. За эхлээд би нөгөөний дууныхаа шүлгийг гэхээр та нар анхааралтай сонсоод дагаад хэлэх шүү заа юу. За. Үзэгч хүүхдүүд ч гэсэн анхааралтай сонсоод үгээ сайн зэжлээрэй те. За. Жижигхэн болжмор жив жив. Жижигхэн болмор жив жив жив. Жиргэж нисээд див див див. Жиргэж нисээд жив жив жив. Амаа ангаагаад жив жив жив. Амаа ангаагаад жив жив жив. Ангаан дивдээд див див див. Ангаа дивдээд див див див. Тоглоё жив жив жив. Тоглоё жив жив жив. Бүжиглээ див див див. Бүжиглээ див див див.
Хөөрхөн болжмор жив жив жив. Хөөрхөн болжмор жив жив жив. Хөөрөн нисээд див див див. Хөөрхөн нисээд див див див. Амаа ангайгаад жив жив жив. Амаа ангаа жив жив жив. Ангаан дигдээд див див див. Амаа дигдээд див див див. Одоо бүгдээрээ дуулах уу? Дуули. 3 2 1. Жижигхэн болжмор жив жив жив. Дигэж нисээд див див див. Амаа ангайгаад жив жив жив. Ангаан дигдээд жив жив див. Тавли жив жив жив. Бүжигли див див див. Хөөрхөн болжмор жив жив жив. Хөөрхөн нисээд див див див. Амаа ангайгаад жив жив жив. Ангаан дигдээд див див див. Тавли жив жив жив. Бүжигли див див див. Тавли жив жив жив. Бүжигли див див див. Хөөрхөн болжмор жив жив. Дахиж дуулмаар байгаа мó? За тэгвэл дахиад нэг дуулчих тий. За. Жижигхэн болжмор жив жив жив. Живгэж нисээд див див див. Амаа ангайгаад жив жив жив. Ангаан дигдээд жив жив див. Тавли жив жив жив. Бүжигли див див див. Тавли жив жив жив. Бүжигли див див див. Хөөрхөн болжмор жив жив жив. Хөөрхөн нисээд див див див. Амаа ангайгаад жив жив жив. Ангаан дигдээд жив жив див. Тавли жив жив жив. Бүжигли див див див. Тавли жив жив жив. Бүжигли див див див. Болжмор гэснээс та нар болжмор харж ирсэн үү? Харж ирсэн. За, ямар амтан байт юм бэ? Тэр амар жижигхэн нэгэд бор. Бор өнгөтэй жижигхэн. Бор өнгөтэй болохоор болжмор гэж нэрлэлсэн болов уу? Бор өнгөтэй болохоор бас бидний жижигхэн гэж болжмор гэж нэрлсэн байна. Бор өнгөтэй жижигхэн болохоор нь болжмор гэж нэрлэлсэн юм шүү тий. Болжмор ч бас ангахаатай гэсэн үү? Та нар ангахыг нь харсан уу? Харж Харж байгаагүй юу? Би тэгтээ ангахыг нь харж ирсэн шин. Та болжморыг харж ирсэн үү? Би өндгийг нь харж ирсэн байхгүй юу? Ийм жижигхэн өндөгтэй. Тэгээ хажууд нь жижигхэн ангахаа нас байсан. Тэгээ ингээд ам нь ийм жижигхэн ангалцаад байдаг. Тэгчүү та болжморыг Харсан. Нөгөө шувууны өндгөн дээр сүүдрээ тусгаж болохгүй гэдэг байсан шин. Та нар тэрийг мэдгүй үү? Ингэдэг гинэ. Нөгөө ингээд шувууны өндгнүүдийг ингээд өөрөн дотор байж штэ. Тэгээ хүмүүс нөгөө самсргуу ингээд очиод харж марахтаа өөрийнхөө сүүдрийг ингээд тусгачих юм бол ээж нь голчдөг гэсэн. Ээж нөгөө нэг миний өндөг биш вэ гэдээ голчдөг гэсэн. голчдаг нэг юм. Нөгөө нэг яахтай. Голоод биш. Муухай гэж голж байгаа. Энэ муухай өндөг энэ муухай ангахаа минийх биш гэж голдог гэсэн. Өөрийнхөө нөгөө төрүүлсэн нөгөө нэг жижигхэн ангаах байна шүү дээ. Өөрийнхөө төрүүлсэн тэрийг ингээд голчдөг минийх биш гэж голчдөг. Байхгүй та. Тэгээ хаяа явчихдаг гэсэн. Тэгээ хөөрхийн нөгөө ангаахаа ээж хаяа явчихдаг. Тэгээ хөөрхийн ангаахаа ээж байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс биш дээ. Ер нь та нар ч гэсэн ямар нэгэн шувууны өндөг таарлт бол юуснаа төсөөдрөө тусгаж болохгүй шүү зэ. Өндгийг мэдхгүй юм чинь үү? Тийм. Ер нь хамаагүй шувууны өөр мөрөө би дандаа хондох юм хамаагүй л. Тийм үү. Уусаа шинэ үг чинь өндөрхөд өгчээс би хэдээс явдаг. Ер нь бол тэгж айгүй их ярьдаг гэсэн баггүй хүмүүс. Тэгэхээр ер нь шувууны өндөгөндөө сүүдрээ тусгаж болохгүй. Энэ шувууны байшин гарч ирсэн. Шувууны байшин харж ирсэн.
Боцлын тоглоод тив тив тив. Тоглын тоглын чив чив чив. Бүжиди бүжиди тив тив тив. Тоглын тоглын чив чив чив. Бүжиди бүжиди тив тив тив. Жижигэн бачмар чив чив чив. Жиргэшний зай тив тив тив. Аммаа чив чив чив. Ханган дисээ тив тив тив. Тоглын тоглын чив чив чив. Бүжиди бүжиди тив тив тив. Тоглын тоглын чив чив чив. Бүжиди бүжиди тив тив тив. Боцлын бачмар чив чив чив. Борын зай тив тив тив. Хоёрын чив чив чив. Боцлын тоглоод тив тив тив. Тоглын тоглын чив чив чив. Бүжиди бүжиди тив тив тив. Тоглын тоглын чив чив чив. Бүжиди бүжиди тив тив тив. Тоглын тоглын чив чив чив. Бүжиди бүжиди тив тив тив. Тоглын тоглын чив чив чив. Бүжиди бүжиди тив тив тив. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Тэгэхээр өнөөдрийн минь бөөрөө нэвтрүүлэгт зочноор манай Сондөр ирсэн байна. Сайн уу Сандра? Сайн уу Сандра? Намайг бөөрөө гэдэг. Намайг бөөрө гэдэг. Чамайг чи өөрийгөө гоё танилцуулаад яар л та. Тэгвэл За, Чи хэдэн настай вэ? 5 настай. Чи дөрөв дүүтэй юу? Дүүтэй, хоёр дүүтэй. Нэг ханд шүү, нэг ханд тулга. Тэгвэл чи дээрээ нэг ихчтэй юу? Хэд ихчтэй вэ? Нэг. Эсвэл ахтай юу? Ахтай биш. Бид хоёр өнөөдөр чиний авьяасыг үзгээд энд бүр чамайг тисэн ядаа үлээлээ штэ. Сандра, чи дуу мэдхүү? Мэдэн. Тэгвэл дуулаад өгөөч. За. Мамонашой мана тага толли авэ чойры асан толон бишу маюнчи тавида маши тавж өрнө намсаны уншия ногоонуудад тарья. За тэгвэл шүлэг. Мэдгүй юу? Мэдгүй. Зөө. чи цэцэрлэг сурдаг уу? Судаг. Цэцэрлэг тэгээд ямар хөө ер нь? Цэцэрлэг амаж байгаа. Ер нь ямар хөө вэ? Би нөгөө цэцэрлэгт явахыг мөрөөддөг байхгүй юу? Даанч намайг тугал болохоор цэцэрлэг авдаггүй. Мэдчихвэ. Тэгвэл чи өөр дуу мэдхүү? Мэдгүй. Маамуугаас өөр дуу мэдгүй мааманашраас? Чи тэгвэл дүүтэй юм биш те? Чи дүүгээ хардггүй. Хадаг. Чи тэгвэл дүүгээ харангаа гэрээ цэрлдэг үү? Тэрний жоронд ээж чинь чамайг шагнадаг уу? Шагнадаг. Сандра. Чи ямар өнгөнд дуртай вэ? Ямар өнгөнд дуртай вэ? Би ягаан өнгө, улаан өнгө, нийл ягаан дуртай. Би ч гэсэн ягаан өнгөнд дуртай ш. Чи их олон тоглоомтой байх та тий? Танай дүүд тэгээ чамд хоёр дүүд чих их тоглоом байгаа хта тий? Сандра. Чи биш тий? Ямар хүүхэлдэйн кино үздэг вэ? Чи хүүхэлдэйн баатрууд мэдгүй нөгөө нэг зөндөө олон янз янзын гүнжнэр гараад идэг штэ. Чи тэр гүнжнэрийн нэрийг мэдгүй. Мэдгүй. Чи үнсгэлжин гэж мэдгүй. Мэднэ. Тэгээд үнсгэлжин чи ямар хувцастай байдаг вүлээ? Цэнгэр. Цэнхэр өөр ямар гүнж байдгийг? Би нэг удаа үнсгэлжин үзсэн бүр зөндөө таалагдсан ш надаа. Чам таалагдсан уу? Өөр ямар чи Рапунцель билүү? Рапунцель гэдэг нөгөө урт үстэй гүнжиг мэдгүй үү? Мэдэн. Би бас тэрийг үзсэн ш. Надад зөндөө бас таалагдсан. Сандра, чи тэгвэл миний бяцхан одоо мэр гэдэг хүүхэлтэйг нь үзсэн үү? Үзсэн үү? Пони. Тэр нь их гоё.
My little pony, my little pony. Мөн билүү? Мөн билүү Сандраа? Аха. Чи хизээ сургуульд орох уу? Уга би одоо 100 болтос нөгөө сургуультаа 100 болтоо. Тийм үү? Чи тэгвэл одоо энэ жил хэддүгээр ангид орно гэсэн үг үү? Дөнгөж 1-р ангид орох юм шүү. Энд жоох юм биш. Бид хоёр нэг настай гэдэг шиг Сондроос 1-р ангид орох юм байна да тий. Цэцэрлэгт ирэн гоё идэх хата тий. Сондроо чи цэцэрлэгтээ юу хийдэг вэ? Цэцэлтэй юу? Ундаад босоод хоолоо идээд яваад. Тийм үү? Тэд чи хичээл заадгүй. Заадаг. Сандраа чи багшийнхаа үгэнд хэрсэн хардаг вэ? Сайн суудаг. Ой Сандраа. Чи дүүдээ гэсэн чи дүүдээ ер нь өөрийнхөө сурсан зүйлүүдээсээ зааж байгаа юу? Чи жишээ нь юу заасан? Хуцаа хийвгээ чаддаг. Бас ном уншиж чаддаг. Чи ном уншиж чаддаг юм уу? Аха. Чи ямар ном унших дуртай вэ? Чи ямар ном уншдаг? Үлгэрийн ном уншдаг уу? Аха. Тийм үү? Аха. Би болохоор нэг л үлгэр мэднэ. Чи дүүнэртэй үлгэрийн ном уншиж өгдөг үү? Аха. Чи тэгвэл тэр уншсан үлгэрүүдээс нэгийг нь ярьж өгч болох уу? Чи манжингийн үлгэрийг мэдэх үү? Мэдэн. Манжингийн үлгэр яадаг үлээ? Манжингийн үлгэр татаарай гэдэг мөн билүү бөрөө? Аха. Тийштэй. Эхлээд хин нэрж татаад ямар ч л байсан нэг манжин гаргаж татаад идэх юм аа. Татаж гаргаад. Өвгөн нь эхэлж татсан чинь дийлэг байхгүй юу? За. Тэгээд дараа нэмгэнээ дуудаад эмгэн өвгөө хоёлаач дийлээгүй. Тэгээд ач охиноо дуудаад тэр гурлаач дийлээгүй заяа. Тийм том манжингийг тэгээд дараа нь юу л нохоогоо дуудсан байна. Нохоогоо дуудсныхын дараа Муучгай. Муучгааныхаа дараа хулгана. Хулганыхын дараа татсан чин дийлэж чадсан. тийм үү чи мэдээдэг юм биш. Имээ надад зааж өгсөн. Тэгвэл чи өнхрөөш гэдэг үлгэр мэдгүй. Мэдгүй. Нөгөө бөөрки яагаад нөгөө бөмбрөөл яваад идэг. Үнтэй маргада. Тий. Өвгийн гоо хоёроос сутаж чадсныхан дараа туулаад ир очиод туулагаас юун дээр очсон бэлээ? Та юу мэдгүй? Сандраа. Чи вэжтэй утсаар тоглодог уу? Гар утсаар тоглодог уу? Үгүй. Тоглохгүй. Миний нүүдүүд байгаа. Хамаагүй их тоглохоор нүд өвддөг юм биш. Чи тийм их тоглоод нүдээ өвдөгц юм уу? Аха. Тэгэхээр уцаар хамаагүй их тоглож болохгүй байх нь тий? Сандраа. Энэ бөөрөө утас авъя гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд уц их тоглоод байхаар нүд бүр амар өвддөг юм байна уу? Аха, аим улаа бодог. Улаа болтгоо. Аха. Өөр яаж юм? Аим нүүдүүд. Нүдмэс урсдаг уу? Аха. Тэгэхээр хамаагүй уц оролдож болохгүй байх нь биш тий? Тэгээд чи өөрийгөө нүдийг талент харсан уу? Аха. Бүр амар болсон байна уу? Аха. Тэгээ зүгээр болцсон. Одоо тэгээ зүгээр болцсон уу? Тэгээ чи одоо уц үзгээ болцсон уу? Болцсон. Хүй. Тэгвэл ингээ уц үзээд байдаг хүүхдүүдэд чандаа чи нэг юм хэлдэ. Утасыг үзэхээр нүд өвддөг учраас найзуудаа хүүхдүүдээ яах ёстой вэ? Манай Сандар хэлнэ. За бага оролдох ёстой шүү дээ тий Сандраа. Тий. Сандраа. Чи түрүү нэг дуу аялах гээд исэн штэ. Нэг тогруу могруутай байлуу. Чи тэр дуугаа нэг чангаар дуулаад үзүүлчихдэг үү? За. Тогруу юу лээ? Янзын күгэлдээ. За манай Сандар өөрөө дуулах гэж байна мөрөө чи төвчээртэй байж л да. За. За дуулаарай Сандраа. Сандраа дуулаач. Би чамайг хүлээгээл байна. За тэгвэл бүгдээрээ хамтдаа явах Сандраа.
За тгий. Тоогроо янзын хүүхэлтэй тоог бяцхан ангахай эгүүрэн баавгай олон янзын тоглоомнууд. Юулээ? Тийчээд юу гэдэг лээ Сандра? Тай сайхан нойрсороо. Бүрүү. Би санчлаа. Дэлтэн чихтэй туулаа. Дээгүүр ёсдог онгоц. Дагуу явдаг машин. Дэшээ хөрдөг бөмбөг. Тавтай сайхан амраарай. Тавтай сайхан нойрсороо. Мөн үү Сандра? Баярлалаа Сандра. Ёстой гоё дууллаа тий. Сандра. Чи дараа эрэхтэй зөндөө олон дуу шүлэг сураад тэгээд ирээрээ заа юу? За. Дараа эрэхт чи бит хоёроос зөндөө том болсон байна. За. Баярлалаа.